Hello найзуудаа. Өнөөдөр би танарт апартмент дээр яаж те хүнийг залжин аргаар алах вэ гэдэг тийм төрлийн бичлэгийг хийж хүргэж байна. Тэгээд бичлэг таалагдах байх гэж бодож байна. Дуусна үзээрэй. Баярлалаа. Эхний трик бол за ерөнхий шууд энэ дээрээс нэхлээ явчих гэж бодож байна. За одоо энэ дээр одоо ингээ хүмүүс ингээ камерлаад ер нь энэ камер ингээ лайтаа ингээ шүү дээ. Ямар нэгэн байдлаар танаа хүмүүс ингээ энэ талыг эзэлсэн байгаа тохиолдол ч юм уу те. Одоо та ингэж үсрээд нардуур нь гараад нөгөө үнэ те алах боломжтой харж байгаа ухаа тийм. Хоёр дахь арга маань одоо гурван давхарт мөхөд байгаа хүмүүс бол ингэ шууд те. Ингээд тэгээс нь заавал одоо за энэ чинь ингээд хэвлээ бай гэж бодъё л да өөрсдөө төсөөл хийж байгаа. За энэ чинь ингээд хүмүүс ингээд бариад ингээд те эсвэл камер саад энэ чинь нэг амар сайн буудаг гар ингээд орчуулах хэцүү шттэ ингээд тэгэхээр ингээд фиксээр байгаа. Тэгээд фиксээр байгаа ингээд таад хомбоод алчих магадлалтай зав сум өргүүл. Тэгвэл нэгэн дээшээ гүгээд ч юм уу те. Нөгөө дээрээ харуулж байгаа энэ дээрээс нь ороод боломжтой. Гурван давхраас одоо ингээ хүнтэй байлж байгаа ч юм уу те. Ингээ байлж байгаа шууд ингээ ардлынхаа давхараар ингээ үсрээ шууд хоёр давхараа ингээ ороод гэлч мэддэг ч юм уу те. Иймэрхүү бас зайлм ихийг бол манай хэд бол угаасаа надаар хэлүүлэх ашиглаж байхгүй. Гурав тип бол ерөөсөө амархан. Тэгээ эн чинь ингээ хоёр давхар махвар дээр хүмүүс ингээ юу н суучдаг тийм үү ингээл одоо энэ минь дээр ингээл тэ камер таад энэ минь чинь одоо ингээ камерчдаг ч юм уу те. Тэгэх юм бол ерөөсөө энэ цонхоор нь те доор нь хүмүүсээ жоохон гүлгийнхэн чимээг ингээ те анхаарлыг сатааруулж байгаа хүмүүсээ ашиглаж байгаа бэлтж байгаа гэж ярих юм. Ингээд авираа гарчнаа гэсэн. Тэгээ ингээ нөгөө хүний ингээ те шууд ингээ алах боломжтой. За дөрөвдөх нь гэх юм бол энэ ингээ хаалаад ингээ одоо ингээ тагалцаад ингээ камерлдээ штэ. За тийм өмнө хүнийг алах тэрийг гээл гэсэн үг. Одоо энэ минжээж байсан болон цаа ер нь ингээ энэ ингээ гитлээд ингээ тэ сууж байгаа хүнийг ерөнхий алнаа л гэсэн үг. За тэхийн тулд ингэж үсээд хөп энэ шатком байвал энэ зүр буугаар буцаж байна. Шатком бол арай дээр баг. За шууд нэг он зүг буу болохоор тэгэл за энэ ч бол ингээ тэ тогтож үсэж байгаа тэ. Бас ингээд нэг иймэрхүү байдлаар ер нь байлдах боломжтой. За яг хөө ингэж бас болно заяа. Яг ингээд энэ яг бууж болох үгүй мэдэхгүй байна. Ямар ч ингээд энэ чинээ гараад ирчих штэ иймэрхүү юм банзан дээр. За тэнгүүтээ үсрээд ингээд үсэж байгаа самтаа ипи болох юм бол ерөнхий баг зэрэг инфо авах боломжтой юм. Хайлт ингээд хоёр дахь байгаа хүмүүсийн инфог ингээд яг хаана нотж байгааг ингээд харах боломжтой. За тэгээд энэ үрээд миний та хэд өгөх зөвлөгөө ерөнхий барыг дуусчлаа. За тэгээд ийм бичлэг дахиад үзмээр байвал лайкаа сайн дараад үзээрэй. За баярлалаа. Баяртай.